Сайн байцгаана уу? Улс төрийн намын шинжилгээ асуудлаар хийж байгаа цуврал нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. Энэ удаагийн дугаар намын дотоод ардчлалын асуудал чиглэгдэж байгаа юм. Дотоод ардчил гэхлээр ерөөсөө намын дотоод асуудал. Энэ нь аливаа намын тухайн намын гишүүд дэмжигчдэд илүү хамаатай гэж ойлгож болохоор. Гэвч чухамдаа Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд уг асуудлыг тусгайлан намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байна гэж онцлсон нь огт санамсаргүй хэрэг биш юм. Улс төрийн нам өөрөө засаглалын төлөө өрсөлддөг байгууллага. За тэгэхээр энэ нам өөрөө институтсан байх ёстой. Засаглалын эрхэнд гараад ирэхдээ төрийг удирдах чадамжтай байх ёстой. Гэх мэтчлэн ийм үзүүлэлтийг бол тийм ээ иргэд юм уу нийгэм хүсэж байгаа. Гэтэл тухайн нам маань өөрөө тэрийг чадахгүй байна. Тэгээ энэ тохиолдолд ямар байдлаар чадахжуулах вэ гэдэг зүйлийн нэг асуудал нь бол дотоод ардчлалын асуудал байдаг гэсэн. Тэгэхээр дотоод ардчлалаар дамжуудаж тухайн намыг чадахтай болгож ижил төрийн эрхэнд гаргаж ирэх юмаа гэдэг зорилго бол энэ хууль дотор орж ирж байна. Тийм учраас хуулиндаа ардчилсан зарчмаар засаглалыг хэрэгжүүлэх нам дотроо гэдэг энэ үдэл санааг бол тусгаж өгч байна гэсэн үг. Олон улсад улс төрийн намын дотоод ардчлалыг янз бүрээр судалт дүгндэг юм байна. Тэдгээрээс бол хамгийн түгээмэл судалдаг арга нь бол 5 хэмжүүрээс бүрддэг юм байна л да. Энэ нь бол гишүүдийн оролцоо, нам доторх өрсөлдөөний ил шударга байдал, үйл ажиллагааны ил тод байдал, 4-т нь санхүүжилтийн ил тод байдал, 5-д нь хариуцлага хяналтын систем хэр зөв ажиллаж байна гэдэг хэмжүүрүүдэд энэ асуудлыг ардчлалын индексийг гаргадаг юм байна. За энэ аргачлал бол ардчилсан нийгмийн намын төлөвшлийг хэмжиж ирсэн олон 10 жилийн түүхийн тухай яриа. Харин манай улсын хувьд дөнгөж 4 жилийн өмнө буюу 2018 онд л Монголын улс төрийн намуудын ардчлалын индексийг тодорхойлох судалгааг анх удаа хийсэн байна. Монгол дахь улс төрийн намуудын дотоод ардчлалын индексийн судалгааг 2018, 19, 20 онуудад хийж гүйцэтгэсэн. Тэгэхээр энэ олон улсын аргачлалаар хийсэн судалгаагаар манай улс төрийн намууд бол хагас ардчилсан ийм хэм маягтай байна гэдэг нь бол гарсан байгаа. Ялангуяа жирийн гишүүд дэмжигчдийн оролцоо өрсөлдөөн ийм бага байна гэдг нь юг харуулж байгаа нэхэр дотоод ардчлал төдийлөн сайн биш байна гэдгийг харуулад байна. Намын төлөвшлийн асуудал цаашид энэ байдлаараа хагас ардчилсан хэлбэрт байгаад ах юм бол эргээд бидний нэг ардчлалын асуудал, улс төрийн намуудын төлөвшил, за ялангуяа тэр иргэдийн эрх хэрэгчлөөтэй холбоотой маш олон асуудлууд гарч ирнэ гэдгийг бол олон судалгаагаар бол харагдаж байгаа. Манай улс төрийн намууд өөрсдийнхөө тэр дотоод ардчлалыг хэмжүүлэх сонирхолгүй байдг нь бол бас харагдсан. Ер нь бол улс төрийн намууд сонгуульд болсны дараа эсвэл тэр тогтмол намын дотоод дүрмээрээ шат чатны удирдлагуудыг тайлангийн сонсдог, хариуцлага тооцдог. Хэрвээ сонгуульд ялд байгуулж чадаагүй бол зохих түвшиндээ хариуцлага тооцдог, намын их хурлаа хийдэг. Тэр тухайн сонгуульд нэр дэвшүүлж байгаа процесс өөрөө ил тод яг тэр гишүүдийн хувьд боломжтой өрсөлдөөн, оролцоо бүх зүйл ил тод байхаар ингэж бол явж явах ёстой процесс үүдэг. Гэтэл манай зарим намуудын хувьд, ялангуяа том намуудын хувьд гишүүд их олонтой учраас тэр нэр дэвших өрсөлдөөн бол маш их байдаг. Нэр дэвших эрхээ олж авахын тулд маш олон хаалтууд байдаг. Сүүлийн үед сонгуулиудаар харагдаж байгаа зүйл нь юу вэ гэхээр намаасаа нэр дэвших боломжтой намын нэр хүндтэй тэр нам тодорхой байр суурь эзэлдэг гишүүд бидааж нэр дэвшдэг ийм тохиолдлууд бас их гарч байна л да. Анхан шатны байгууллагаас дэмжлэг авч чад тэгээд намын удирдах шатны байгууллага дэмжлэг авч чадаагүй тийм төсөл. Өөрөөр хэлбэл анхан шатны байгууллагаас дэмжлэг авчаад удирдах төвшин тэр нь няцаагддаг гэдэг бол нөгөө дотоод ардчлал маань бас ажиллахгүй байх гэсэн үг байх л да. Тэгэхээр бол энэ дотоод ардчлалын олон шалгуур байгаа. Тэрний бас нэг гол чиглэл бол олон ургалч байдал байгаа. Дотооддоо бол олон янзын үзэл бодол уралдуулах тийм механизмыг хангасан байх хэрэгтэй. Тэр нь ингээд тодорхой хэмжээнд хилцүүлэг өрнөдөг, өрсөлдөөн явагддаг. За бүр цаашлаад ярих юм бол фракцийн өрсөлдөөнүүдийг ил тунгалаг болгох. Тэрэн дээр нь ингээд тоглоомын дүрмийн тодорхой болгох. Тэгснээрээ бол энэ дотоод өрсөлдөөн явах төвшөндөө явагдаад тэгээд дараагийн шатанд бол нам нэгдсэн шийдвэр гаргадаг тийм бүтцийг бий болох тийм үйл явцыг бий болгох шаардлагатай байх гэж бодож байгаа.
Тэгэхээр намын гишүүдээ яаж ангилж байгаа юм те? Идэвхтэй гишүүд гэж байгаа мó, жирийн гишүүд гэж байгаа мó, дэмжигчд гэж байгаа мó, тодорхой хэмжээнд үүрэг хүлээсэн одоо гэдгээр нь ангилд юм уу? За мөн одоо тэдний гишүүд дэмжигчдийнхаа татвар өгж байгаа байдлаар нь намын бодлогод одоо хэр нөлөөлөх вэ гэдгийг зохицуулж байгаа ингээд энэ бүхэн бол намын дүрм дээр бол тодорхой бол тусгагдсан байх хэрэгтэй байдаг. Үнэхээр одоо намын жишээлбэл их хурлаас, эсвэл баг хурлаас, эсвэл одоо үндэсний зөвлөлт хорооны чуулганаас ч юм уу те гарч ирж байгаа бодлого нь өөрөө бүх дэмжигчид гишүүдийнх нь санаа бодлыг тусгаад тэрийг дуу нэгтээ баталж байна уугүй гэдэг нь тэр дүрмд яаж зохицуулагдсан бэ гэдгийг л харах хэрэгтэй гэсэн үг. Гол нь тэр нь хэрэг нууц шинжтэй одоо үл ойлгоцсон байдалтай нийтэд ил мэдэгдэхгүй байна гэдэг одоо хардлага нийгэмд байх юм бол тэр нь намын тухай одоо хуулиар ил тод байлгуулах, дотоод ардчилтай үгүйг нь одоо шалгах гэдэг тэр л зүйл бол зохицуултад орж ирдэг гэсэн. Хэрвээ сайн дотоод ардчилтай улс төрийн нам байдаг улс орн байх юм бол заавал одоо дотоод ардчлал буюу улс төрийн нам ийм байх ёстой шүү гэдэг зүйл заалтыг одоо шахаж хаадаж хийгээд авах шаардлагагүй байдаг л да. Тэгэхээр манад ингэж орж ирж байгаа нь бол улс төрийн намын дотоод ардчлал сул байна л гэдэг дүгнэлтийг нийт одоо тавиад байна. Намын дотоод ардчлалын бас нэг чухал бол нөгөө санхүүжилтийн асуудал байгаа. Тэгээд жирийн гишүүд өөрсдөө одоо шийдвэр гаргах үйл явцад оролцохоос гадна өөрсдөө нэр дэвших улс төрийн өрсөлдөөнд орох тийм ижил боломжтой, ижил гарааны нөхцлөөр хангагдсан байх ёстой. Тэгэхээр бол одоогийн нөхцөл байдлаас одоо манай туршлагаас харахад бол мөнгөтэй нь нөлөөтэй нь бол илүү боломжтой байдаг. Тэгээд дээрээс нь намын удирдлагууд нь намын санхүүгээ босгохын тулд дэнчин тавиад байдаг те. За тэгээд 20 сая байсан, 100 сая болсон, 500 сая болсон. За ерөнхийлөгчийн сонгуульд бүр тэр өмөртлөө одоо өссөн тийм тэр дэнчинг төлөөд улс төрийн өрсөлдөөнд сонгуульд өрсөлдөх боломжтой хүний тоог бол маш цөөхөн болгож байна. Илүү эргээд нөгөө судлаач Михельсэн хэлж ирсэг олигархч хандлага руу өөрөө ингэж яваад байгаа. Тэгэхээр улаан цайн бодлогоор одоо дэнчин тавих гэдэг юм уу ийм шудраг бус тэгш бус нөхцөлийг тавьж байгаа нөөрэ дотоод ардчлалаас ухарч байгаа бас нэг үзэгдэл байна. Тэгээд нам маань бусдад эзлэгдэх нөлөөтэй мөнгөтэй цөөнхийн одоо нөлөөнд орох тийм аюултай. Нам ингээд эзлэгдэг нэг л да нам дараа нь засгийн эрх авцсан байна. Төр бол жирийн гишүүдийн гэхээс илүү одоо нөгөө мөнгөтэй цөөнхийнхөө эрх шиг хамгаалдаг тийм олигарх төр болж хувирна. За ийм нөхцөл байдал бол одоо зөв Европын орнууд их болж байна. Одоо манайд ч гэсэн ер нь бол тодорхой хэмжээр харагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор бол намын татвар дээр одоо зохицуулалт хязгаарлалт тавих нь бол зүйтэй гэж би бодож байна. Ер нь бол яг дэнчин гэдэг юм татварын хэмжээ бол зарим улс орнд байдаг л да. Хөгжингүй орнуудад бол энэ дэнчинг бол одоо юу гэдэг $3,000 ч гэдэг юм уу $6,000 ч гэдэг юм уу тэрнтэй дүүцэх хэмжээний одоо байдлаар тогтоосон байдаг. Гэхдээ энэ болохоор тухайн улсын нөгөө орлогын дундаж хэмжээнээс нэг хэтрэхгүй. Ерөнхийдөө бол нэг сарын цалинтай дүүцэх хэмжээнд эдгээр байгаад байгаа. Тэгэхээр Монголд бол нөгөө сарын одоо цалингийн доод хэмжээ, хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй дүүцүүлээд уйчих эсвэл одоо хувь хүнээс авах хандивын дээд хэмжээтэй дүүцүүлээд одоо тогтоож болчих хязгаар. За нөгөө талаас улс төрийн намын дотоод ардчлал гэдэг бол зөвхөн гишүүдтэй нээлттэй байх бус иргэд сонгогчдод нээлттэй байгааг харуулж байгаа хамгийн гол үзүүлэлт болоо явцдаг. Тийм учраас тухайн нам өөрөө дотоод ардчлалаа одоо сайн төвшөнд байлгаж чадах юм бол сонгогчдын саналыг авах те нөгөө намын ихтгэл хүлээлгэх одоо сонгогчдоос намд ихтгэл хүлээлгэх байдал бол харьцангуй дээшилж явдаг. За хамгийн нэгдүгээрт бол жишээл одоо вебсайтнаас бид нэр судлаач нар ингээд хэрэгтэй мэдээлэл авах гэхээр байхгүй тий. За намын гишүүдтэй одоо болсон хурлаа тайлгнаж байгаа байдал нь ямар байдгийг тодорхой бус. За тэрч байтугай одоо зарим намын одоо дарга нар бол одоо намынхаа гишүүдийн бүх мэдээллийг өөрийнхөө хувийн өмч болгоод авчихсан тий. Тэрийг нээлттэй толж өгдөггүй, шилжүүлдэггүй гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ байдал нь өөрөө ямар ч нэгэн дотоод ардчил байхгүй нам өөрөө хэний төлөө, юуны төлөө тэн зохион байгуулалтанд ороод байна гэдэг нь тодорхой бус болчихж байгаа гэсэн. Судалгаа аваад явж байхад намын одоо тэр гишүүд болвол хэдийгээр санхүүжилтийн үйл явцыг мэдэх эрх надад байдаг боловч тэрийг би сонирхдаггүй гэж ингэж ярьдаг л да. Гэтэл харин ч эсэргээрээ намын гишүүд тэр бүх зүйлийг нэгтэг тий хэрвээ энд ямар нэг асуудалтай санхүүжилтийн хэсэг байх юм бол тэрэн дээр одоо шаардлага хөргүүлдэг, хариуцлага тооцоолдог ийм зүйлүүд бас байх ёстой. Манайд бол тэр нь ерөөсөй байхгүй явсаар байдаг.
иргэд сонгогчдын хувьд намуудын одоо өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилтийн одоо тэр орлого зарлагын мэдээллийг мэдэх боломж одоогоор бас байхгүй байгаад. Хэрвээ улс төрийн намууд энэ зүйлүүд дээр нээлттэй болоод эхлэх юм бол сонгогчдын саналыг одоо хангалттай тий итгэл хүлээж авах болон одоо төрийн эрхийг барихад тодорхой хувь амжилт гаргах боломж бол нээлттэй болж эхэлнэ. Улс төрийн намуудын дотоод ардчлалт дээр намын даргаыг сонгох үйл явц өөрөө их чухал байдаг. Том улс төрийн намууд дээр бол намаас нэр дэвшүүлж байгаа процесс өрсөлдөө ихтэй намын даргаыг сонгож байгаа үйл явц нь зарим талаар ойлгомжгүй те нэг одоо хүнийг шууд дэвшүүлдэг зэрэг ийм асуудлууд байгаад байгаа нь Монголд ажиглагддаг. Бараг 30 жилийн туршид нэг хүнээр одоо овголдог нам байдаг те. Тэгэхээр энэ маань өөрөө юуг илэрхийлж байна гэх юм бол нэгдүгээр бүтэц тэнд байхгүй байна те. Одоо үндэсний хэмжээнд болтлоос хөгжиж чадаагүй байна гэдэг шууд илэрхийлж байна. За нөгөө талаасаа бол тэнд дотоод арчил байхгүй байна. Улс төрийн нам гэдэг бол ямар их хэвээр гэх юм бол удирдлага бүтцийн хувьд үргэлж өөрчлөгдөж байх ёстой. Сонгуульд оролцохдоо дараагийн засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй байх вэ гэдгийг илэрхийлдэг байх ёстой гэдэг ч юм уу те. Гэтэл бол манад бол тэр процесс бол ялангуяа жижиг намуудад бол одоо явагддаггүй. Уул нь бол намын дүрэн байгаад байдаг. Гэхдээ тэрийг бол баримталж бол чадахгүй байна те. Тэгэхээр ер нь үндсэн хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтөөр дотоод арчлалын асуудлыг одоо сайжруулах тэр механизм орж байгаа гол шалтгаан болохоор бол улс төрийн нам бол нам шиг нам байя. Тэ институчлагдах ёстой. Үнэхээр одоо эрх ашиг илэрхийлэх юм бол түүнд байгаа гишүүд дэмжтийнхаа одоо бүх дуу хоолойг оруулдаг байх ёстой. Ямар нэгэн байдлаар хариуцлагын механизмыг бол сайжруулсан одоо тийм дүрм журмыг бол дотроо дагаж мөрдөх ёстой гэдэг ч юм уу. Энэ одоо үүднээс бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ улс төрийн намын гол баримтлах ёстой намын дүрм гэх юм уу, намын үндсэн хууль гэх юм уу те. Тэр нь өөрөө хэр дотоод ардчлалыг одоо хэрэгжүүлэх, биежүүлэх боломжтой байна вэ гэдэгт шахалт үзүүлж байгаа нь өөрөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэсэн үг. Энэ дотоод ардчлалыг хөгжүүлж чадсанаар санхүүжилт нь ил байх, ойлгомжтой байх. Бүх гишүүдийн дуу хоолой баг зэрэг ч гэсэндээ тусдаг байх. Тийм ээ. За тэ зохион байгуулалт болон дараагийн одоо улс төрийн албан тушаалд хэн очиж байгаа гэдэг нь тодорхой байх гэдэг ч юм уу. Нэг гэсэндээ нам өөрөө дүрмээрээ ажиллаж чаддаг, дүрмээрээ тоглолт хийж чаддаг энэ төвшөнд бичүүлэх нь л дотоод ардчлалын асуудлыг ярьдаг. За дээрэс нь намын дотоод ардчлалд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо ямар байгаа вэ гэдэг асуудал маш чухал яригддаг. Манай улс төрийн намуудын хувьд бол залуучууд болон эмэгтэйчүүд нэр дэвших үйл явц өөрөө их дутмаг. Ялангуяа тэр нь юун дээр гарч иж байгаа нөхөр санхүүжилтийн үйл явцтай холбогдоо явцдаг. Эмэгтэйчүүд залуучуудын одоо сонгуульд нэр дэвших боломжийг олгохын тулд тэр сонгуулийн тэгшэрхийн зарчмуудыг илүү дэмжиж өгөх нь маш чухал байдаг. Гэтэл манад бол энэ зөвхөн одоо квотын асуудлаар те энэ эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхээр л энэ асуудал байгаа нь бас өөрөө учир дутагдaltaй. Хуулинд бол ямар байдлаар одоо улс төрийн намын тухай хуулинд орж ирдэг вэ гэхээр намын бүртгэлээс нь эхэлдэг. Нам мөн одоо тайлгнах асуудлыг нь бол зааж өгдөг гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө жилд 2 удаа санхүүгийн тайлан өгөх ёстой гэдэг ч юм уу. За одоо гишүүд дэмжигчдийнхаа мэдээллийг ил болгох ёстой гэдэг ч юм уу. Энэ бүхэн маань юу вэ мөн одоо их хурал тийм ээ одоо хийгдсэн байх ёстой гэдэг ч юм уу. Энэ бүхэн маань юу вэ гэх юм бол намыг үүргэжүүлж байгаа гэсэн. Хэрвээ улс төрийн нам энэ бүхнийг чадахгүй бол нэгдүгээр улс төрийн нам байх шаардлагагүй гэсэн одоо юу гэдэг те мессеж бол явж байна. За нөгөө талаасаа энэ бүхнийг хийж чадчихна гэдэг чинь энэ нам ил тод дотоод ардчлалтай үйл ажиллагааны тодорхой юм байна гэдгийг шууд ойлгох боломжтой гэсэн. Тэгэхээр нөгөө дотоод ардчлал гэдгийг амаар ярьж хэлэх нэг өөр. Тэ энийг бол яаж одоо биежүүлж хэрэгжүүлдэг вэ гэх юм бол намын дүрм улс төрийн намын тухай хуулиар бол яах нь одоо албан ёсжуулж бодит болгодог. Тэгэхээр энийг бол улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намд бол үүрэг болгож биелэлтийг хардаг. Тэгээ одоо бид цаашид яах вэ гэхээр намын тухай хуулийн төсөл болон одоо тэр тухайн хуулийн төсөлтэй холбоотойгоор гарч ирэх намуудын дүрмийн өөрчлөлтүүд дээр энэ чухал одоо асуудлуудыг, элементүүдийг нарийн оруулж өгөх нь зүйтэй юм аа. Олон намын системтэй байх нь Монгол улсын бүр цааш ярих юм бол үндэсний язгуур их ашиг бүрэн бүтэн байдал тусгаар тогтнол төрөлийг асар их хэрэгтэй юм аа. Тийм учраас бол энэ улс төрийн намын системийг сайжруулах, төлөвшүүлэхээр бол санал нэгтэйгээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон гэж бодож байгаа. Намын дүрмийн дагуу тоглолт хийгдэж байна уу?
гэдэг асуудал нь хамгийн чухал гэсэн. Тэгэхээр намын дүрм гэж яах гэж байгаад байдیں۔ Гэхээр тэр гишүүд дэмжигчдийг яаж оролцуулах юм, бодлогоо яаж батлах юм, нэр дэвших процессыг яаж хийх юм, тийм ээ? Бид нар ямар үзэл баримталтай байх ингээд энэ бүх зүйлээ тусгаж өгсөн байна. Тэгэхээр энэ одоо намын дүрм гэдэг гол амин сүнс болсон тоглоомынхаа дүрмийг яаж баримталж ийнэ гэдгээс л одоо энэ дотоод ардчлал байх уугүй юу гэдэг нь л харагдана. Ер нь бол би бол хуулийн залтаас эхлэх ёстой гэж бодож байгаа. Биднээс хүчээр хуулиар хязгаарлалт тавиад хараат бус шүүгэн ажиллаад хариуцлагын механизм ажиллаад эхлэх юм бол энэ аянда одоо соёл болох гэдэг юм уу дадал болох хүлээн зөвшөөрөгдөд илүү дөхөмтэй. За танаас нөгөө Ford машины жишээ мэдж байгаа шүү дээ. Энэ их өндөр үнэтэй бүтээгдсэн машин гэдэг ингээд анх ярьжсэн Henry Ford. Тэгээ энийг хүмүүс авах юм уу гэдэг. Тэгээ манай энийг ингээд хэрэглээ болгочих юм бол аянда авна гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол өөрийнх нь хэлснээр одоо асуудал шийдэгдсэн байгаа. Тэгээ аянда бол олонний массын хэрэглээ болж чадцтай. Тэгэхээр бол биднес ингээд хүмүүсийн зан үйл хандлага өөрчлөлтийг хүлээгээс илүү зохицуулалтаа өөрчлөлт тэрүүгээрээ дамжуулаад энэ хандлагаа өөрчлөх нь илүү дөхөмтэй болов гэж бодож байна.